Энэ жуулчлалын бааз ямар санагдсан? Улаанмод. Улаанмод энэ газар болох тэр одоо хангай газар юм байна. Маш гоё үзэсгэлэнтэй, мод, уул, ус, горих юу гэдгийг бүх зүйл нь ингээд зохицолдсон маш гоё газар. Тэгээд ийм гоё бүтээн байгуулалт хийгээд аялал жуулчлалаа хөгжүүлээд бидний сурвалжлагын зорилго бол одоо цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй хамтын хөгжил гэсэн уран дор явагдаж байгаа. Бид бүхэн энэ сурвалжлагыг хийж байгаа. За тэгээд энэ Улаанмод аялал жуулчлалын баазын хувьд бол хүн болгоны сонирхлыг татаж чадах үйц энэ аялал жуулчлалаар явж байгаа хүмүүс маань ирж энэ газраар үйлчлүүлээд энэ их өөх төх болсон энэ үзүүлбэрийг үзэж сонирхоорой гэж хэлмээр байна. Бидний сурвалжлагын аян үргэлжилсээр өнөөдөр бид Өвөр Монголын Хянган аймгийн Улаанмод аялал жуулчлалын баазад ирсэн. Улаанмод тал нутгийн үзэсгэлэн газар нь Өвөр Монголын ертөнцийн хорны Хянган аймгийн орчин баруун гарын өмнөд хошууны баруун хойд хэсэгт их Хянганы нурууны өмнөд бэл болон хорчны тал нутгийн заагд орших Хангай нутгийн гүүнд байрладаг нийт 6500 орчим га талбай хамардаг бөгөөд одоогор Хятад улсын 4 зэрэглэлийн аялал жуулчлалын бүс юм.